Сайхан санаа одоо бараг л хуурай дүү болсон хүн. Тэр над 23 онд хандсан. Тэгээд манай өвөөгийн өшөө өсч чадах уу гэдэг. Тэгээд би ч одоо сүрэн жугаач одоо багасаа л мэдэн шүү дээ. Тэгээд манай өвөөгийн тухайч бичижсэн юм сайхан байдгийн тий олон сайхан бүтээлүүдийг би мэднэ. Тэгээд сайхан санаа маань манай нэг өвөөгийн хөшөө хийгээд өгөөч ихлээр нь би ер нь дотроо их баярлсан. Тэгээд чи бас их тийм хүндэтгэл гэдэг юм уу тий. Тэгээд би тэрэнд их баярлсан. Тэгээд нүүр царай их гоё сонин их өөрмөц хүн байсан гэж байна тий. Тэгээд бол тэрийг хийгээд бол бидэнд бол их таатай байсан тий. Би тэгээд энэ сүрэн жугаан хөшөө амгалан бит хоёр хийсэн гэдэгт бол би их бахархаж явж байгаа юм аа тий. Сүрэн зороо танаман гэрийн үнэрэн хэлээ. Монгол Улсын төрийн шанхалт ардын уран зохиолч 10 найрагч Шарын Сүржүү найрагч маань одоо 90 насны ирэх 28 он болох юм. Тэгээ би тэдний нухтаад Шарын Сүржүү сангийн одоо удирдлагын энэ нэлээдгүй ажлуудыг хийж өнгөрөөлөө. Тухайлх юм бол бид нар багш найрагчлаг 5 жил тутамд хийж байлаа. Залуу яруу найрагчдын дунд улсын уралдааныг 2 удаа зохион байгууллаа. Энэ өнөөдрийн энэ од нар сард нэгэн өдөр зэрэг тэгширсэн энэ сайхан өдөр Сүржүү найрагчийн дурсгалын талбайг болоод энэ үндэсний цэцэрлэг түрээлэнд нээж байна. Энэ талбай дээр юу байна гэхээр бид намын одоо хүрэл гэрэлт хөшөө бол одоо аавмын зориулсан хөшөө босч байна. Мөн 5.3 тонн чулуугаар боржин чулуугаар хийсэн том юм суурин дээр одоо энэ чулуугаа энэ хөшөөгөө байршуулж өгсөн байгаа. Мөн эргэн тойронд нь тэр хүний одоо ард түмний дунд одоо ардын зохиол мэт тархсан олон бид энэ өнөөдрийн энэ сайхан өдрөд хойч үедээ эх оронч сайхан сэтгэлгээ өвлөн үлдүүлэх мөн эх орноо хайрлах бахархах яруу найрагт дурлах ийм үеийн бодод бас эхлэлийг бол тавилаа гэж үзэж байгаа. Миний ардын сэтгэлээ цаа Нардаг монголдорон насаран амьдрах нутаг намайг төрүүлсэн ээжи номон сургасан багш ертөнцийн үзэсгэлэн гоо ерөдөр учирсан нутаг ердөөч марташгүй өлөгийг юугаар цочгүй эрдэм чи миний хагцшгүй амьдрал чи миний ханшгүй жаргал чи миний хагцшгүй амьдрал чи миний ханшгүй жаргал толшгүй өргөн талтай толшгүй олон малтай бүрдийн түүхэнд нэртэй уламжлалт Монгол орон хөрсөн дээр чинь би төрснөө
гэж бахархдаг хүний сайхан орноос ч хайргүй илүү гэж боддог чи миний хагцшгүй амьдрал чи миний ханашгүй жаргал чи миний хагцшгүй амьдрал чи миний ханашгүй жаргал Насаран амьдрах нутаг намайг төрүүлсэн ээжи номон сургасан багш ертөнцийн үзэсгэлэн гол ирээдүйд учирсан нутаг ердөөч марташгүй өдөгийг юугаар сочгүй эрдээ чи миний хагцшгүй амьдрал чи миний ханашгүй жаргал чи миний хагцшгүй амьдрал чи миний ханашгүй жаргал Шарны сүрэнжэв гэдэг энэ яруу найрагч ардын уран зохиолч төрийн сойрхолт энэ хүн бол Монголын одоо уран зохиолын түүхэнд гарсан нэг том орон зай гэж би хардаг. Энэ хүний бүтээсэн олон сайхан яруу найраг энэ багш хэмээх шүлгийг бол мэдэхгүй багш сурагчид байхгүй. Энэ шүлгээр хүмүүс бас ойждаг гэж хэлэхэд бас хэтрүүлэг биш. Ягаад гэвэл багштай амьдралд оч харуулгач хүчтэн гэж хэлсэн энэ мөр бол агуу хүчтэй, өөрөө хүчтэй юм байна. Хоёрдугаар хэрлэнгийн барьяа, за түүний зэрэгцээ одоо гард магна хэмээх кино тийм ээ. Энэ цуврал кинонууд байдаг шүү дээ. Энэ бүхэн бол Монголын одоо кино урлагийн түүхэнд чирсэн томоохон бүтээл гэж бид хардаг. Тэгэхээр зэрэг мөн бас тэгэхээр зэрэг зөвхөн өөрийнхөө бүтээлээр танигдсан биш. Өрөөлийн тухайн цаг үед дарагдж ирсэн энэ ховор эрднийг Монголын олон нийтийн хүртэл болгоснороо энэ хүн бол зөвхөн одоо яруу найрагч гэдгээр биш, сайн анд нөхөр, бусдын төлөө зүтгэдэг, бусдыгаа ингэж одоо нөгөө ертөнц рүү явсан хойно ч гэсэн алдаршуулж чаддаг энэ сайхан монголчуудыг харуулсан ийм сайхан хүн гэж хардаг. Манай сүрэнжүү бол гал цогтой халуун сайхан яруу найрагч байлаа. Анхлан утга зохиолд орж ирэхдээ ерөөсөө их тодорхой би бол сүрэнжүү гэсэн маягтай одоо их Монгол их ойлгомжтой хүнд халуун дотн тийм яруу найрагч гэдэг нь мэдэгдэж орж ирсэн. Их сургуулийн оюутан байхдаа жороо хэрэн унуул, жолоо татах дургүй, зодог шуудаан өмсвөл, шороон төрөх дургүй, галав шанхаар нутагтай, ганган улаан тэмээтэй, малч удмын эр, магнаг талын эзэн би гэж манай сүрэнжүү анхлан сүрэнжүү гэдэг чинь хэй юм бэ гэж хэн нэгэн асуусан юм шиг өөрөө хариулж байгаа юм шиг ийм сайхан Монгол шүлэг зүгээр оюутны ширээнээс бичсэн
Тэгээд их сургууль төгсөөд удаагүй шууд Монголын Арадиод очсон. Монголын Арадиод очиод сурвалжилгаар халахын гол ороод халахын гол очихдоо удуулгын тэргэнд удуулгаа, Уланбаяргаа, Цэдэнжуугаа ийм хэдэн ахмадтай хамт ганцхан залуу зохиолч явсан. Сүрэнжүү тэгэхэд 23 дөрвөөс хэтрээгүй настай явсан. Тэгсэн мөртөө тэрхэн халахын голд очиод тэр тулдааны болсон газараар тэр олон хүн амнасаа алдсан тэр халуун тулдааны мөрөөр явж Эренбаатрын дуйлан бичсэн. Энэ бол Сүрэнжүүгийн их гэр хай хүнлэг ариун гэгэн тэрний дотор энэ Монгол улсын төлөө хадуун ам бүлээн цусан Монгол газар алдсан Орос хүмүүстэй зориулсан шүлэг бичсэн. Энэ шүлгийг одоо ч хүмүүс мэддэг. Цаашид ч гэсэн хүн хэрвээ хоёр нүртэй амтл биш юм бол одоо тэр үеийн зөвлөлд одоо Орос хүнийг хайрлаж байх байж Сүрэнжүүг тэр болгон дурсаж байх үзэл гэж бодож байна. Тэгээд өөр одоо Сүрэнжүүт бичээгүй сэдв бараг байхгүй байна. Цэрэг их орны сэдвээр их сайн бичдэг байсан. Тэр халах болоор явж байгаа дараа нь тэр нөгөө үлээ нэг үхэгтэй нөгөө машинтайгаа бүрэнхий үчээр хайж байна. Тэр Орос зэрэг Монгол орж байгаа бидний аз жаргалын төлөө энэ хүмүүс ирж байгаа юм ирээд гайсныг ялж байсан гэдэг тийм шүлгийг санджил байна.